хөндөгдөхгүй байсан болохоос ш байгаль явуулсан юм л та. Rio Tinto талаасаач Онтрэ талаасаач гэрээ албчихгүй яваад сүултээ хоёр тал явж шүүхийн шийдвэр гарч иж нэг албчихжээ л да. Тэгэхээр яг энэ цаг хугацаанд бас Монголын тал цаг алдалгүй одоо өөрсдийнхөө яг энэ хоёр лиценз дээр хамаарах Монголын баялагын талын хувь хэмжээ юу ах вэ гэдгээл ойлгомжтой болох хэрэгтэй. Ер нь энэ асуудлыг бид нэр шийдэж гин гэдэг бол зөвхөн Монголын тал асуудлаа шийдэж байгаа биш л дээ. Энэ бол оролцогч бүх талууд олон жил явж ирсэн эрсдэл тооцогч байсан асуудлуудаа ингээд нэг мөсийн шийдэд явах боломжтой юм л та. Тийм учраас энийг бид нэгэнтээ шийдэх юм бол гурван тал гурвууланда маш ойлгомжтой болоод харилцан ашигтай одоо хамтаа ажиллагаа явах боломжтой нөхцөл бүрдэнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр Монголын тал одоо ялангуяа энэ үндэсний баялагын сангийн тухай хууль батлагчлаа. За тэгээд сая Ганбаатар дарга хэлж чинь ашигт малтамлын тухай хуулийн 5-3, 5-4, 5-5 бас 5-6 дээр одоо хөрөнгийн бирж дээр 10%-ийг нь гаргах гэд бүх заалтууд нь байгаа. Тэгэхээр одоо энийг л бид нэр хамтдаа одоо энэ нэг хилцээрээр энэ асуудлуудаа бүгдийг шийдчихмээр байна. Тэгэхээр оюу толгоон энэ маргаан дээр бол татварын маргаан байна. За тэгээд энэ онтрогийн маргаан байна. Янз бүрийн асуудлууд байгаа. Тэгэхээр энийг нэг цогцоор шийдэд урагшламаар. Тэгээд дээрэс нь бас нэг зүйл гарч ирсэн. Тэр юу гэх юм бол урд өмнө нь явж исэн яг тэр нөгөө үн шилжүүлэх механизмын хүрээнд татвараас үндэстэн дамнан татвараас зайлсхийх одоо жишээлбэл эрсдэл гэдэг юм л та. Тэгэхээр энэ бол жишээлбэл яг тухайн 2012 оны үед оюу толгойн толгой компани Нидерланд гээд Монгол улстай давхар татварын гэрээтэй орон байхад яг энэ асуудал хөндөгдөөд Монгол улс тухайн үедээ улсын их хурл бол Нидерландтай давхар татварын гэрээгээ цуцалж ирсэн. Ингэж бас цуцалснараа бид нар дээр одоо жишээлбэл бид нар татвар дээр маргаан үүсэх нөхцөл нь бүрдэжсэн. За ингээ 20 он хүртэл бид нар татварын маргаанаар 1.3 их найт төгрөгийн татвар алданг ногдуулсан их 3.1 их найт төгрөгийн тийм алданг ногдуулсан байдаг. Гэтэл жилийн өмнө оюу толгой Нидерланд гэдэг толгой компани маань оюу толгой Сингапур гэдэг компани. Сингапур онд шал өөр нэртэй юм байна. Гэхдээ Сингапурын бас Монгол улсад давхар татварын гэрээтэй компани руу толгой компани маань яг Нидерландын компанид байгаа бүртгэл дээр нь байгаа бүх өөр төлбөр бүх зүйлээ шилжүүлсэн мэдээ байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр цаашдаа бид нэр одоо давхар татварын гэрээтэй учраас дахиад татварын маргаан гаргаж чадах одоо боломж нөхцөл хаагдах ийм эрсдэл дагуулж байгаа юм л та. Тэгэхээр энэ одоо эрсдэл гарч исэн учраас бид нар тэрийг ойлгох тухайн үедээ арга хэмжээ авч исэн учраас энийг бид нар алдаад автаж болохгүй. Тэгэхээр ингээд оюу толгойтой холбоотой одоо нэлээд цогц хэд хэдэн асуудлууд байгаа. Тэгээ энийг засгийн газар үнэхээр улсын хурлаар одоо оруулж ирэх гэж байгаа бол цогцоор нь шийдэж орж ирээрээ зөвхөн онтрогийн асуудлыг шийдчихэд үлдсэнийг нь орхиж болохгүй. Тэгэхээр энэ маргаан чинь ингээд үргэлжлээл яваад байгаа. Тэгэхээр нэгдсэн ойлголттой эн чинь нэгэнтэл бид нар хамтдаа энэ уурхаг 60 жил за цаашлаач ашиглах бах. Тэгэхээр энэ асуудлуудаа цогцоор нь шийдэ явах нь зөв гэж бодож байгаа. За тэгээд сая та бол миний одоо жишээлбэл түрүү 7 хоногт ерөнхий сайд тавьсан асуултын нэг гол зүйлийг нь яг хариулчлаа. За тэр ямар ч байсан бид нар тэгвэл одоо Онтрегийн 2 лиценз дээр Онтрэг компанитай Монгол Улсын засгийн газар одоо үндсэн хуулийн 6-гийн 2 болон ашигт малтамлын хуулийн 5-3-ийн 5 заасан заалтын дагуу бол шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэ гэдэг агуулгаар орох юм байна. За ийм хүлээлттэйгээр одоо засгийн газар энэ дээр одоо яралтай шийдлээ гаргаад улсын хурлаар орж ирэх нь зөвөө л гэж бодож байна. Та бүхэнд амжилт хүсье.